За сайн байцгаана уу. Monbip компани фирмийн ахлах менежерийн хот байна. Тэгээ Monbip компани нь одоо эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн кластер системийг бүрдүүлэн фермээр одоо малын их эмч, дижээлийн мэрэгчлэлтэн, мал зүйч гэсэн одоо бүрэлдэхүүнтэйгээр фермээр тогтмол байрлан ажиллаад нийт үхрээ 100 хоногийн хугацаанд үе шаттайгаар өсгөн бойжуулж хэрэглэгчтэй одоо эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүргэхээр зорио ажиллаж байгаа лээ. Тэгээ үхрийн ферм дээр одоо мэрэгчлүүд нь 14 хоногийн хугацаатай ээлжийн хуваарийн дагуу тогтмол байрлан ажилладаг. Тэгээ та бүхэнд одоо Monbip фермийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар товч танилцуулъя. Ерөөсөө үхэр бол одоо өвлийн улиралд бүлээн ус одоо зайлшгүй уух хэрэгтэй. Тиймээс бид нэр одоо өглөө болгон үхрийнхээ усны онгоцны одоо бүлээн болон онгоцны цэвэр байдлыг тогтмол шалгадаг. Түүнийхээ дараа болохоор одоо батлагдсан орц нормын дагуу хичээл бэлтгээд үхрийн хашаа бүртд хуваарлаж тараадаг байгаа. Түүний дараагаар одоо малын эмч өдөр тутмын одоо тооллого хийж үхрийн нэг бүрчлэн одоо үзлэг шалгалт ажиглалт хийж одоо түүнээс одоо өвчний шинж тэмдэгтэй юм уу бие муудсан тийм үхэр байвал одоо эмчилгээний хашаанд тусгаарлан авч тогтмол ажиглалт хийж үзлэг хийж одоо үхрээ сайжруулдаг. Түүний дараагаар одоо бид нэр 14 хоногийн хугацаанд үхрээ нэг бүрчлэн жинлээд жинлэх хугацаанд малын эмч одоо үзлэг шалгалтыг тэмтэрч ажиглах биеэр одоо гараар барьж үзэж ажиглалтыг тогтмол хийдэг. За ийм ажлуудыг одоо манай фермийн малын эмч, дижээлийн мэрэгчлэнүүд дэлгэрэнгүй байдлаар одоо та бүхэнд танилцуулнаа. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Monbip бүхрийн фермийн малын эмч, мал зүйч Сундуу иргэдэг хүн байна. За манай ферм болохоор Малчтын хотод төлөвлөн байцсан. Одоо 1-2 наст одоо Монгол үхрийг одоо тухайн орон нутгийн бүс нутгийн одоо малын эмч болон мал эмнэлгийн байцаагчийн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчлэгийн дээр одоо үндэслэн эрүүл малыг одоо фермдээ хүлээн авдаг байгаа. За Monbip фермд ирсэн одоо үхрийг болохоор малын эмч нийт энэ одоо миний харагдж гарын хэсэгт болохоор 17 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулж за шинжилгээ мөн одоо үхэр тус хурд дээр одоо дахин давтчих одоо вирк код эмгэлж одоо хүлээн авдаг байгаа. За хүлээн авсан үхрийг дулааны өдрөл буюу хавар намар зуны өдрөл болохоор угаалганд хамруулж хүүтний өдрөл бол гадна татан паразитын одоо тарилга тулгалтанд хамруулж хүлээн авна. За тухайн үхрийг одоо ирснээс 14 хоногийн хугацаанд болохоор малын эмчийн хяналтанд үхрийн тусгаарлаад 14 хоног болсны дараагаар болохоор эрүүл хэсэг одоо үхрүүдийг манайх өсгөн бордолтын одоо хашаанд хийж одоо нийт 100 хоногийн турш одоо боддог байгаа. За 100 хоногийн турш бодоход бол одоо тэжээлийн мэрэгчлэлтэн одоо тусгай жор нормын дагуу батлагдсан жарын дагуу тэжээж малын эмч 100 хоногийн хугацаанд хяналт тавьж ажилладаг. Гарал үүсэл тодорхой, баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан эрүүл хүнс Monbip.